Саяхан чиний сториг үзсэн чинь гэрийнхээ гаднаас машина бүр тонуулчихжээ. Тэгсэн чинь дээр. Яасан юм даатгалгүй юм уу? Даатгалын хугацаанд дууссан баха. Тэгээд хөдөө 3 хоног явчихад ирсэн чинь орой ирэхэд би тэрийг алгуулсан харсан. Ямар сони би ямар утсан гартаа нэг авдаг байна гэдэг. Тэгээ өглөө тэгээ явж чад. За нэг 3 хоног хайчаас шороо олчдоо шүү дээ. Шил арчиж ажилласан чи шил арчиж ажилласан тийм одоо хүн бас байдаг. За ерөнхийдөө хэдэн төгрөгийн одоо хохирол гарсан байна машинд чинь. Би шил арчигчаа баг 250 мянга гарсан болов. Яг нөгөө өөрийнхөө тэнгууд нөгөө дөрвөлжин юу нь бол алдсан замаараа л олохгүй бол бараг дахиж олдохгүй хаа. Тэр тагчистаа олдохгүй. Тэгэхээр би нөгөө киноныхаа зураачд хэлээд яг тэр тагийг таруулад нэг таг хийчих юм шиг. Өөрөө л юм шиг л болсон. Ерөнхийдөө бол чи одоо жишээл даатгалтай байсан бол тухайн одоо машины чинь хулгайн эрсдлийн бүх хохирлыг даатлын компаниас авах байхгүй. Эрсдэл хилж ирдүү хийсч ирдэг гэдэг шиг тий. Чамаг нэг өдөр хөдөө явал ирэхэд чинь машины чинь юу ч тоноо хийцэн байгаа шүү дээ тий. Ер нь бол гэж даатгалаа заавал хийлгэж байгаа. Жолоочийн хариуцлагын даатгал гэхээс илүү ер нь тээвэр хэрэгсэл өөрийнхөө эрүүл мэнд гэр бүлээ өөр хүмүүстээ тий. Та тээврийн хэрэгслийн даатгалд даатгалснаар өөрийн машинд очиж болцшгүй дараах эрсдлээс хамгаалагдах боломжтой. Үүнд байгалийн эрсдэл, зам тээврийн хөдөлгөөнд оролцох эрсдэл, галт төмөр дэлбэрэлт, шилний эрсдэл, шилний хохирол, мал амтнаас учруулах эрсдэл зэрэг эрсдлүүд багтана.